За, катаканагийн 4-р хичээл. За, 4-р хичээл дээр Т-гийн ягнын үсгүүд байна. За, тэгэхээр та үсгийг за ингэж тэмдэглэнэ. Та. За, тэгээд Т гэж байхгүй те. Тэгэхээр чи гэж байна. За, тэгээд түү гэж байхгүй, цүү гэж байна. За, тэгээд Т, то. За, тэгээд энэ чи, цүү хоёр дээр анхаарах нь. За, дахиад эхнээс нь уншаад үзье. Та, чи, цүү, Т, то. За, хаад та, чи, цүү, Т, то. За, тэгээ хирагана дээр болохоор Т үсгийн ягнаны үсгүүдээр зурлага нэмээд Д үсгийн ягнаны үсгүүд үүсдэг гэж ярьжсэн тийм. За, катакана дээр мөн адилхан. За, тэгэхээр та үсгээр 2 зураас нэмээд да үсэг болох нь. Чи үсгээр 2 зураас нэмээд жи үсэг болох нь. Цүү үсгээр 2 зураас нэмээд зүү болох нь. За, Т үсгэн дээр 2 зураас нэмээд Д болох нь. За, то үсгэн дээр 2 зураас нэмээд до болох нь. За, да, жи, зүү, Д, до. Да, жи, зүү, Д, до. За, бүгдээ өгнүүд уншаад үзье. Тэрнээс өмнө жижиг цүү гэж байгаа тийм. За, хирагана дээр жижиг цүү нь уншигддаггүй. Давхарсан гээгүүлэгч аваа үүсгдэг гэсэн бол катакана дээр ч гэсэн мөн адилхан. Тэгэхээр жижиг цүүг уншихгүй байх нэ. За, жишээ уншаад үзье. Су, ри энэ жижиг цүү байна тийм. Тэгээ па. Тэгэхээр сүри цүү па гэж уншихгүй. Сүри па гэдэг энэ пагийн пгийн давхар дуудана гэсэн. Сүри па. За, sleepers буюу тавчиг гэдгийг японоор сүрипа гэж хэлнэ тийм. Илс үг байхгүй тэгэхээр ил үсгийг ирээр орлуулна. За, энэ бас ор гэдэг үг байна тийм. За, энийг бэдо. За, энэ жижиг цүү байна. Тэгэхээр бэцүдо гэж уншихгүй бэдо гэд дэгийн давхар уншина. За, тэгэхээр жижиг цүүг уншихгүй шүү гэдгийг дахин санаарай. За, өгнөд уншаад үзье. За, өнөөдөр үтсэн та, ку, ши. За, энэ уртаар дуудана гэсэн үг тийм. Тэгэхээр такси буюу такси гэсэн үг байна. За, дараагийнх нь чи му гэж юм тийм. За, англиар одоо team гэдэг үгийг японоор чиму гэж хэлэх юм байна. Яг team чи Т үсэг байхгүй тийм үү? Тэгэхээр чиму гэж унших нь. За, дараагийнх нь Т су то гэж юм те. За, тэгэхээр тесто буюу шалгалт гэсэн үг байна. За, энийг өөртөө уншаад үзье. Тоире. Тоире буюу ариун цэврийн өрөө гэсэн үг байна те. За, энэ нэлээд урт үг байна те. За, эхлээд үсгэлээд уншаад үзье. Да, и. За, энэ я үсэг. Дая, мо, ндо. Даймондо. Даймондо буюу алмаз гэсэн үг ханаа те. Diamond гэсэн үг байна. За, дараагийнх нь дизайн. Дизайн буюу дизайн гэсэн үг байна. За, дараагийн үг. Энэ тоо үсгэн дээр 2 зураас нэмээд до үсэг болно гэж хэлсэн тийм. За, тэгээ бүгд өөрийнхний хичээл дээр үтсэн а үсэг байна тийм. Тэгээд доа. Доа. Door буюу хаалга гэсэн үг байна. За, дараагийнх нь та үсгэн дээр 2 зураас нэмэхээр да болно тийм. Да, и, э жижиг цүү байна тийм. Тэгээд ту. Тэгээд диетто буюу хоолны дэглэм гэсэн үг байна. За, 4-р хичээл дууслаа. Үргэлжлүүлээ 5-р хичээлд ороорой.